Ромын төрхий энэ удаагийнхаа лайваар ном унших хэрэгтэй юу гэдэг сэдвээр лайв орохоо шийдлээ. Учир нь миний хамгийн чаддаг зүйл ном унших. Хамгийн анх төлтийн дараах сэтгэл готрлын үеэр стрессэд 40% бууруулдаг, ном бууруулдаг гэдгийг дуулаад анх номоо уншиж эхэлсэн. Багтаа ном уншдаг байсан л та. Харин дараа нь эргээд ном унших шалтгаан маань тэр болсон. Тэгээд хамгийн анх найзуудаасаа ном зээлж уншиж байсан. Хадгаламж өсгөөс эхэлнэ гэдэг номыг зээлж уншаад тэгээд тэр номноос хөөе би санхүүгийн хувьд ямар ч мэдлэггүй юм биш дээ. Ямар ч хадгаламж байдгүй юм байна. Санхүүдийг байнга сэтгэл хөдлөлөөр ханддсан байна гэдгийг олж харж ирсэн. Тэгээд ингээд хувийн хөгжлийн номд шимтэн орсон. Тэгээд хамгийн анх тренд бүсгийн номыг дараа нь уншсан. Тренингийн номонд хувь хүнийхээ хувьд эмэгтэй хөгжих хэрэгтэй номыг болоод энэ сошиал орчин мэдээллийг авах ямар их нээлттэй их сурвалжууд байгааг ойлгож авсан. Тэгээд ном уншсанаар хүнд ямар процесс болдгийг, юу болдгийг талаар ярих гэсэн. Ном гэдэг зүйл одоо жишээ нь би опрагийн номыг уншихад бол маш гоё мэдрэмж төрж исэн. Тэгэхээр тэр ном гэдэг зүйл маш олон хүмүүсийн туршлага. Нэг номон дээр тэр хүн ганцхан үзэл бодлоо бичсэн байдаггүй. Маш олон хүний судалгааг оруулсан байдаг. Тэгэхээр 20 жил, 30 жилийн хүмүүсийн амьдралын туршлагыг ном гэдэг зүйл дээр багтаацсан байгаа. Тэгэхээр тэр 30 жил амьдрах хугацаанд маш олон алдаа хийсэн байгаа. Тэр алдаагаа бүгдийг инхээр алддсан билээ гэдгийг тайлбарлаад өгчихсөн байгаа. Тэгэхээр миний уншсан тэр 70 гаруй ном дотор маш олон хүмүүсийн сэтгэл зүйн уналтууд, тэндээсээ боссон хэлбэрүүд, маш олон санхүүгийн алдаанууд, тэндээсээ дампуурлаас яаж гарсан, сэтгэл зүйтэйг яаж тэмцэжсэн гэд маш олон санааг тэндээс авч ирсэн. Өөрийгөө толдож хардаг. Ном уншихаар хүн өөрийгөө ингээд би номыг уншаад байна гэж ойлгодог боловч номноос өөрийгөө уншиж идэг юм байна л да. Өөрийнхөө дотоод мөн чанар болон мэдрэмжтэй дээр давхцаж байгаа хэсгүүдийг номноос олж харснаар тэндээс эн чинь надтай адилхан байна гэдэг зүйлүүдийг олж авч байгаамаа. Тэгэхээр бас нэгэн заавар өгөхөд хамгийн анх уншиж чадахгүй байгаа, уншихад хэцүү байгаа номоо 5 минут барай суух юм бол сэтгэл зүйн төвчээр маш их суудаг юм билээ. Миний хувьд болохоор уншиж чадахгүй ном маань уран зохиолын ном байсан. Тэгээд зоригт начин бүсгүй гэдэг номыг уншихаар юм уран зохиолын халил маш их дүрслэл тэгээ явжсэн чи тийм өссөн тэгж туяараа л гэхээр ямар ядаргаатай юм бэ гэж бодсон хамгийн анх. Гэтэл яг үүндээ тэнд ном унших сэтгэл зүйн төвчээр маань сууж ирсэн байна. Тэгэхээр хүн дуртай номоо бол нэг уншаал гүйлгээл уншчин. Ялангуяа тэр хадгаламж өсгөөс эхлэн ном бол үнэхээр яг кейстийн бичсэн цааш нь ингээд дэлгэрүүлээд уншихад бүр гайхалтай ном байсан. Зүгээр ингээд гүйлгээл зүгээр нэг хажууд ингээд лектор сууж байгаад яриад өгч байгаа юм шиг тийм ном байсан. Тэгэхээр номны яг амьдралд өгөөжтэй чанарыг илүү хараасай гэж бодсон. Тэгэхээр маш олон ном байгаа тий. Зах зээл дээр номын сангуудаар маш олон ном байна. 100 номны нэг нь л чанартай ном байдаг гэж хэлдэг тий. Тэгэхээр магадгүй миний анзаарснаар хүн яг асуудалтай хэсгийнхаа номыг барьж чаддаг баг. Жишээ нь мөнгө дутагдaltaй бол санхүүгийн талаар ном илүү судлах бах. Сэтгэл готролтой орсон бол мэдээ сэтгэл зүйтэй холбоотой. Тэгэхээр асуудалтайгаа холбоотой номыг авч асуудлаа шийдэх нь бас зөв гарц гаргалгаа болдог. Магадгүй сэтгэл зүйн хувьд уналтанд орсон эмэгтэй хүн ном унших юм бол тэндээс сэтгэл зүйн мэдлэгийг олж авна. Магадгүй хин нэгэнд ингээд тусламж гуугаад мэрэгжлийн бос хүн дээр очиж ингэж өөлж дотроо онгойлгоч ч юм уу эсвэл ингэж ярилцаж буруу ташаа мэдээлэл өөр хүний амьдралын кейсийг өөртөө нааж ингэж ойлгож ирснээс яг мэрэгжлийн сэтгэл зүйн хувьд өөрийгөө хөндлөнгөөс харах тэр болцлыг энэ тэр сэтгэл зүйн номнууд бас гаргаж өгдөг юм билээ. Дээрэс нь бас ингэж хүүхд хүмүүжил дээр бид хүүхд хүмүүжлийн ном, сэтгэл зүйн номыг судалснаар хүүхдийнхээ сэтгэл зүйг илүү ойлгодог. Би ээж юм чинь миний хүмүүжлэр миний хүүхд явах хэвээр, ээж аавын маань хүмүүжлийн юм чинь миний хүүхд ингэж явах хэвээр гэдэг хайрцаглалт нь үзлэлээр биш. Хүүхд хүмүүжлийн ном дээр ингэж гарч байгаа юм. Дэлхийн ээжүүд яг ингэж хүүхдээ өсгөж болд юм биш үү? Еврей ээжүүд ихэд хүүхдээ маш олон асуултаар бөмбөгдөж үсгдэг юм билээ шүү дээ. Жишээ нь багш дээр очиод онц сурсноо биш багшаасаа хэр олон асуулт асуусан бэ миний хөө гэж асуух жишээ нэ. Тэгэхээр асуултаар хүний тарих ажиллаж эхэлдэг юм байна л да. Бид ингээд яриад чи ингэдэг тэгдэг гэж заахаасаа илүү хүүхдтэйгээ асуултаар харилцуул. Тэгэхээр сүүлийн үед гараад байгаа энэ коучинг гэдэг зүйл маань асуултаар хүний тархины тэр гацчаад байгаа хэсэгтээ ажиллаж өгөх техникүүдээр ажилтдаг юм байна лээ. За тэгэхээр дараагийн ном унших нэг шалтгаан нь маш олон дасгал ажлуудыг бас номон дээр хийж болно. Жишээ нь миний хамгийн сүүлд пост оруулсан байдаг коучинг дасгалын номнууд дээр кейсэн дээр коучинг дасгалуудаар ажиллаж болно. Тэгэхээр номон дээр бас дасгал ажиллаж болдог байх нь. Тэгэхээр ингээд ээжүүд хүүхдээ яаж номтой ойрхон байх уу?
хүүхдээ яаж ном уншвал сурах уу гэж тайлбарлал надаас бас асуудаг. Тэгээд би хариулт хэлдэг. Тэр нь сүүлийн үед хүүхдийн IQ сэтгэл хөдлөлийн удирдах чадвар гэдэг зүйл нэлээд дэлгэрэнгүй хөгжөөд байгаа. Тэгэхээр сэтгэл хөдлөлийн удирдах чадварыг заадаг цэцэрлэг хүртэл бий болоод төлбөртэй сургуулиуд хүртэл Монголд бий болчиход байна л да. За тэгэхээр таны хүүхэд сурах арга барилын хувьд янз бүр ээж болно. Жишээ нь одоо манай баг хүүхэд хэд хөдөлгөөнөөр сурах авяас өгөгдөл нь тийм байгаа байхгүй. Жишээ нь бөмбөг тавиад ойлгоод тоо тоолвол манай хүүхд хамгийн урд нь сурна. Яг тэгвэл хөдөлгөөнөөр хүлээж авч сурдаг учраас дугуйг хараад нэг бичлэг хараад тэр дээр ингээд циркийн үзүүлбэр шиг дээр нь явах үзүүлбэрийг тэндээс нэг хараад шууд сурна. Сонирхолтой зүйлэл хүүхдийн. Хүүхд чинь ном сонирхолгүй бол хүчээр ном унш сайн гэж өгөх бол тэр бол хүүхдээ зүгээр ирээдүйд ном унших тэр гаргалгыг хааж байгаа хэлбэр шүү. Тийм учраас ном чамд хэрэгтэй ном уншихээс илүү магадгүй хүүхэд чинь ном дуртай бол гэрээр дүүрэн ном гэрийн тэнд ном тавьсан байхад өөрөө аваад сонирхоод уншаад зурагт ном илүү сонирхоод яг тэгвэл хүүхэд дүрслэл сэтгэлгээтэй түүний тарих дүрслэл сэтгэлгээтэй байдаг учраас зурагтаа номыг хүүхэд илүү сонирхдаг. Гэхдээ та хизээч хүүхдээ бити ном унших гэж хүчлээрээ энэ ном сайн шүү гэд. Магадгүй таны хүүхэд өөр хөгжмийн хэлээр манай хүүхд хөдөлгөөний хэлээр хүлээж авч байж магадгүй. Тэгэхээр манай том хүүхэд төгөлдөр хорийг өөрөө бие дааж сурсан. YouTube-ээс бичлэг харж байгаа л нот сурахгүйгээр хамгийн түрүүний үйлдэлийг хараад сурчиж байгаа хгүй яг энэ төвчлүүд дээр ингэдэм байх гээд дараа нь нотоо сурч болж байна. Тэгэхээр сонирхолтой зүйлээр нь хүүхдтэй сурах арга барилаар нь заавал хүүхдтэй тэр арга замыг өвлүүл сургаарэ. Тэгэхээр ном хэрэгтэй, чамд ном хэрэгтэй штэ ухаантай хүн болно гэхээс илүү хүүхдийн чинь сурах арга барилд ном тохирж ивэл номыг санал болгоорой. Харин шууд ном уншаад над чиг номд дуртай тийм хүүхд биш байвал тэгж хүчлэх юм бол харин ч та хүүхдээ хорлож байгаа хэлбэр шүү. Тэгэхээр заавал бити хүчлээрээ. За дараагийн зүйл нь ном уншихад их мөнгө ордог уу? Тийм их мөнгө орд юм уу? Одоо жишээ нэг ном ойролцоогоор 20-25 мянган төгрөгтэй ч юм уу байгаа тий зах зээлийн үнэ. За тэгвэл би түрүү хэлсэн тий та тэг төгрөгнөөс ном уншиж болно. Жишээ нь найз чинь ном уншдаг бол ном уншдаг найзууд их хэрэгтэй. Надад ном уншдаг 2-3 найзууд идэг. Тэгээд би өөрөө нэг 4 ном авсан байлаа гэхэд найзууд маань яг надад хэрэгтэй бас өөрөө сонирхол нэгтэй найзууд 5 ном авсан байлаа гэхэд хоорондоо солилцоод уншиж болдог. Дээрээс нь номын дэлгүүрүүдэд уншсан номоос солилцох үйлчлэгээ маш хямдхан үйлчлэгээ хөрвөлтийн үйлчлэгээ хүртэл байдаг. Тэгэхээр та ном унших хямд төсөр аргаар ном уншмаар байвал тэр хүргэлтийн солилцооны номыг уншаад ингэж тойроод уншаад авах боломж байдгийн байлээ шүү. Тэгээд дээрээс нь бас хуучин номын худалдаа байдаг тий. Зарим хуучин номын худалдаанд ховор номнууд бол үнэтэй байдаг юм. Харин юунууд болохоор нэг үнэтэй биш. Одоо жишээ нь би шин дэлгүүрээс 10-аар авах номоо тэндээс 5-аар авах ч юм уу эсвэл 20-аар авах номоо 10-аас авах боломж бас байдаг шүү. Тэгэхээр зарим номнууд бол шинжлэгдэж 6 дахь хэвлэл, 7 дахь хэвлэл гэж гардаг штэ тий. Тэгэхээр тэр номнууд чинь яг агуулгын хувьд нэг зөрүүд байхааргүй гардаг. Тэгэхээр хуучин хувилбар. Одоо жишээ нь би нэг ном оруулсан байгаа. 3 нас хүрэхэд оройтонгийн хүүхдийн талаар ном байгаа. Гэтэл тэр ном дээрээс судалгаа бол өмнөх хэвлэлтэн дээр яг адилхан байгаа хгүй. Тэгэхээр зүгээр яг хэвлэлтийн хувьд шинжлэгдээд гарсан номнууд одоо жишээ нь хавцаа солиод гарсан номнууд байгаа шүү дээ. Тийм учраас хуучин номын худалдаанаас очоод өмнөх хэвлэлтийн сонирхоод ялгаатай мөн гэдгийг бас харж агаад авч болно шүү. Шинэ номын дэлгүүрүүдэд очоод номны агуулгыг гүйлгээд харахад танаас нэг мөнгө унахгүй бах. Харин хуучин ном худалдаан дээр бүр ингэж агуулгыг нь хараад харьцуулж авах боломж байгаа шүү. Тэгэхээр 2 номны үнээр нэг номны үнээр 2 ном авах ч юм уу тийм бас боломж нь байд юм байна. За дараагийн зүйл нь сургалт нь тийм их мөнгө орд юм уу гэдэг талаар бас тайлбар хэлье. Хүн магадгүй би хамгийн анхны сургалтаа 350 мянган төгрөгөөр авч ирсэн. Надад бол тэр үед маш хүнтэй санагдчихсан. Тэгээд тэр үед нь декреттэй 50 мянган төгрөгийн орлоготой үнд тэр сургалт бол маш хүнтэй сонсогдчихсэн. Тэгээд манай гэр зээлтэйсэн болохоор нөхрөөсөө мөнгө шаардахж бас хэцүү. Тэгээд би нэг өдөр байжгаад утас дуураад гэсэн хадам ээж сонгуульд явахгүй гэсэн. Тэгэхээр би хүүхдтэй юм чи гарч чадахгүй шүү дээ. Хүүхд маань ой гарантай. Тэгээд гарах боломжгүй шүү дээ гэж хэлжсэн. Тэгээд тэр үедээ гинт буцаж бодоод би яагаад болохгүй гэж би яг тэр хүсэж исэн сургалтад тэр сургалтандаа суумаар шүү дээ тий. Тэгэхээр хүүхдэд дагуулаад сонгуулийн байраар яваад хашаагаа даваад гинэ хашаалуу ингэж материал өгөөд тэгээ хүүхдээ хөдөлцөөд нохоо мохоо төвдөд маш адал явдалтайгаар хамгийн анхны сургалтанд орж исэн. Тэндээс би юуг олж авсан бэхээр
сэтгэл зүйтэй ажиллах, өөрлөгөө өнгөх, дандаа бусдад бурууг өгдөг байсан харсан. Одоо жишээ нөхөр намайг дэмжихгүй байх, эсвэл аав ээж минь боломжтой байсан бол эсвэл дандаа нэг шалтгаан тойчод байгаагаа өөрөө анзаарсан. Тэгэхээр сургалтыг өөрөө өөртөө бий болгоод үнэхээр та хүсээд, үнэхээр та тэрийг зорж байвал арга нь боломж нь өөрөө гарч ирдэг юм билээ шүү. Тэгээд дараагийн зүйл нь бас пост бичээд би нэг сургалтын ирэх авч ирсэн Дэлгэр нэгэн багшаас. Тэгээд тэнд би өөрийн амьдралын нөгөө кейсээ бичээд одоо жишээ нь ялалт байгуулсан хүний амьдралд амжилттай, уналттай зөндөл зүйлүүд байдаг. Тэгвэл амжилттай зүйлээ хуваалцаад тэндээс би бас гайхалтай сургалтыг авч ирсэн. Энэ мэдчлэн тэгээд дээрэс нь бидэнд төрсөн өдрөөр ингээд бэлэг өгдөг те нэг хэрэгтэй хэрэггүй нөө борч юм уу, дарс ч юм уу, цэцэг ч юм уу ирж яхаар тэрийг хувь хүний хөгжилтэд зарцуулаад сургалт болтохчвол яасан бэ гэдэг санаа надад төрсөн. Тэгээд хамгийн сэтгэл хөдлөлөө удирдах хэрэгтэй байна. Би миний сэтгэл зүй нэг л болохгүй байх гэж анзаарсан учраас хадам ээж маань 100 сая төгрөг бэлгэлээ төрсөн өдрөөр маш их баярлж байсан. Тэгээд 12 сарын 11-нд шууд сэтгэл хөдлөлөө удирдах сургалтанд суугаад тэгээд трийг хэрэгжүүлээд үр дүнгийг гаргаж ирсэн. Тэгээд сэтгэл хөдлөлөө удирдах гэдэг нь бүх амьдралын чинь бүр хамгийн том түлхүүрээ сэтгэл хөдлөлөө удирдах чадсан хүн л энэ дэлхийг удирдана гэхэд нь би бүр анх ямар том өгүүлбэр, ямар том агуулга вэ гэж бодож байсан. Гэтэл яг үнэндээ сэтгэл хөдлөлөө удирдсан хүн бүх зүйлийг давна гэдэг санхүүгийн хувьд ч харилцааны хувьд ч давуу талтай болдгийг анзаарсан. Жишээ нь санхүүгийн хувьд ямар давуу талтай байх юм гэхээр сэтгэл хөдлөлөөр одоо жишээ нь эмэгтэйчүүд ихэвчлэн нөхөртөөгөө хэрэлцсэн үедээ нэг хөөрхөн болох гээд будаг шунх гадуур их авч байна. Энэ бол сэтгэл хөдлөлөөр хийж байгаа худалдаа авалтын нэг төрөл. Нөгөөх нь болохоор цалин буусны дараагаар хүүхдүүдтэй нэг амттай юм лахгүй болохгүй тор дүр юм авлаа. Дараагийн цалин хүртэл мөнгөгүй. Энэ бол бас л сэтгэл хөдлөлийн хэлбэр. Маш олон хэрэгтэй зүйл, хэрэгцээтэй зүйл энэ болгоныг ялах хэрэгтэй юм байна. Сэтгэл хөдлөлөөр хандах, санхүүдэд хандахгүй байна гэдэг зүйлүүдийг бас сурч авч ийсэн. За тэгэхээр номны талаар ярьж байгаа жоохон хадуураад явчлаа. Тэгэхээр сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг сайн судлаарай. IQ гэдэг зүйл, IQ гэдэг зүйлийг анх бидний багад байхад тоогоор ингээл нэг дүрс мөрс зуруулаад IQ гэдэг зүйлийг бодож ингэж олдог байсан шүү дээ. Тэгээ IQ оноо тийм Чингис хааны IQ тийм байна. Миний IQ тийм байна гэл тэгдэг байсан бол IQ гэдэг зүйл чинь цаанаасаа заягдмал төрөгдмөл зүйл юм байна. Тэгвэл харин IQ гэдэг зүйлийг бол хүн дээшлүүлэх боломжтой. Үүнийг яаж илэрхийлэх вэ? Хүн харилцаан дээр давуу талтай сэтгэл хөдлөлөө удирдах байх боломжтой гэдгийг нотолсон байна л да. Жишээ нь та хүүхд рүүгээ ууралж чаддаг бол нөхөрлөгөө уурахгүй байж болдог. Хүүхд рүүгээ ууралж ийсэн багш руу нь уурахгүй чаддаг. Тэгвэл та сэтгэл хөдлөлөө удирдах чадчих байгаа байхгүй. Тэгэхээр энэ сэтгэл хөдлөлөө удирдах арга техникүүд нь байна. Энэ ном зохиолууд нь бүх зүйлүүд нь байна. Зохиол гэж ном техник судалгаанууд нь бүх зүйлүүд нь байдаг юм байлээ. Тэгэхээр бид хэд бага наснд тахта сэтгэл хөдлөлөө удирдах чадварын талаар юу ч мэдэхгүй өсдөг. Хүүхдээ дугаа битээ үлээдээ муу ёр. Орондоо бол муу ёр гэх мэтчлэнгээр сэтгэл хөдлөлийн мэдрэмжээ илэрхийлэх энэ тал дээр бас асуудал гардыг мэлээ. Тэгэхээр энэ мэтчлэн бага наснд үүссэн ой санамж, дал тухамсарт үүссэн сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдийн төөрөгдөл гэх мэтчлэнгээр маш олон зүйлийг судалж мэдэж өөрийнхөө сэтгэл зүйн трауматай ажиллаж болсон юм аа. Тэгэхээр зүгээр л яг над шиг энгийн хүн, энгийн ээж ингээ өөртөө ажиллаж сэтгэл хөдлөл гэдэг зүйл чинь надад ч байна уу, тэр Барак Обаманд ч байна уу, бүх хүмүүст байгаа. Тэгэхээр энийг удирдах боломж танд ч гэсэн байгаа. Тэгэхээр хувь хүний хөгжил, сэтгэл зүй энэ бүх зүйлдээ заавал хөрөнгө оруулаарэ. Эхлээд сэтгэл зүйтэйгээ хамгийн түрүүнд ажиллах хэрэгтэй юм байна. Түүний дараагаар санхүүгийн сэтгэлгээтэй ажиллах хэрэгтэй юм гэдэг график ойлгосон. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд аль болох номтой ойр байгаарай. Харин хамгийн сайн ном гэдэг нь дэлхийн бестселлер гэхээсээ илүү хамгийн олон хэвлэгдсэн номыг хэлнэ. Яагаад гэвэл хүмүүс сайн номыг л дахиж авахыг хүсэн шүү дээ, тий. Бестселлер гэсэн мэтлээ нэг удаа худалдаанд гараад нэрнийхээ ашгаар ингээд явцсан ном байж болох бол харин дахин 10 хэвлэл 20 хэвлэл гэж байгаа ном бол энэ он цагийн хугацааны шалгарал болоод хүмүүсийн таашаалт нийцсэн ном байх магадлал маш өндөртэй гэдэг юм шүү. Тэгэхээр та бүхэн маань бас хэдэн удаа хэвлэгдсэн, ямар утга агуулгатай юм гэдгийг маш сайн хараарай. Тэгээд нэг өдөрт нэг ном уншиж болох уу гэдэг дээр би нэг пост оруулсан байсан. Дэлхийн ном уншдаг, өдөрт нэг ном уншдаг нэг залуу байгаа. Тэр залуу өдөрт нэг ном уншдаг. Түүний хамгийн анхны хийж чаддаг зүйл нь зөвхөн 200 номыг нэг дор нь
уншаад дуусгасны дараагаар санхүүгийн сэтгэлгээг өөртөө суулгаад тэгээд дэлхийн тэр бомтон болсон залуу байд юм аа. Тэгээд түүний талаар бас манай ментор надад зөвлөөд нэрээ чам шиг ном унших дуртай, хурдан хугацаанд ном уншдаг хүн байдаг юм биш. Тэгээд зөвлөөд тэгээд тэр хүний талаар судлаад бас пост оруулсан байгаа. Тэндээс бас сонирхож болно шүү. Өөрийнхөө улирал 4 энергийн талаар яаж судалсан бэ гэхээр би дэлхийн сая Build Your Brand гэдэг болдортой менторийнхаа сургалтанд суугаад тэгээд тэн дээр сэтгэл хөдлөлийн дэлхийн тестүүд, дасгал Monica Action дасгалжуулалттай активын тестүүдийг ажилласан. Тэгээд тэн дээр би яг ямар улиралтай, ямар хавар намар өвөлгөө 4 улирлын энергитэй юм байна. Тэгээд энэ энергиуд нь хов хүнд өөр, зарим хүмүүс ингээд над чиг нээлттэй ингээд ярьдаг бол зарим хүмүүс дотгошоо байдаг. Зарим хүмүүс ингээд хүнтэй зүгээр сайн байна уу гэж танилцахад ямар ч асуудалгүй, ямар ч ичиг цавх зүйлгүй танилцдаг бол зарим хүнд бол тэр маш хэцүү байдаг. Энэ бүхэн маань тухайн хүний энерги өгөгдөлтэй бас холбоотой байдаг юм билээ. Тэгэхээр магадгүй тэр өгөгдөл энерги илүү олсон хүн тухайн талбартаа одоо жишээ нь начиг юм ярих төрлийн хүн ярих талбартаа очих юм бол илүү амжилт олох юм байна л да. Тэгхгүйгээр одоо жишээ нь би нэг газар суугаад ингээд график хийдэг IT инженер ч юм уу болох юм бол миний характерын хувьд миний өгөгдлийн хувьд зохицохгүй. Тэгэхээр энэ хувь хүний тестүүдийг бас өгөх нь маш зүгээр юм билээ. Бас миний өгжсэн нэг тестүүдийг тэр нь карьер хөгжлийн төвийн тест. Тэр нь ажилтны ур чадварыг тодорхойлох тест. Танд ямар мэргэжил тохирох вэ? Би тэгэд ингээд би хамгийн анх ингээд мэрэгчлээ яг төсөөллөөрөө сонгоцсон байсан. Дээрэс нь маш олон хүмүүс ингээд нэг мэрэгжил сонгочоод тэргэнгүүрээ ажиллахгүй, ажиллаа хайчлаа л гэдэг. Энэ мэрэгчлээс өөдчлаа л гэдэг. Тэгвэл яг надад ямар ур чадвар байгаа, ямар мэрэгжилтэй би тохирохын гэдэг талаар тест өгөөд тэгээд тэн дээр нь ямар ажлын мэрэгжил надад зохих юм, ямар мэрэгжил ажлын байр статус надад зохихоор тийм хүн гэдгийг тодорхойлох тийм сэтгэл зүйн тестийг бас өгсөн. Тэгээд дээрэс нь бас сэтгэл хөдлөлөө удирдах чадвар дээр ажиллаа л байдаг яг үний юм уу гэдгийг нотлох шаардлагатай болсон өөртөө урам авахын тулд тэгээд IQ чадварын тестийг өгсөн. Тэгсэн чинь дунджаас дээгүүр гайхалтай оног өөртөө авч чадсан. Тэгээд тэндээ маш их урамссан. Тэгээд ингээл өөртөө ажиллаа л үр дүнгээ яаж мэдэх вэ гэвэл бас тийм тестээр бас үзэж болдгийм билээ шүү. Тэгээд тодорхой өртөг мөнгө жоохон өндөртэй. Тэгээд тэргээ өгөөд хамгийн гол нь өгж байгаа зүйл нь цаг хугацаа алдгаас сэргийлж байна. 20-30 жил тохирохгүй ажиллаа хийж явснаас 2 тест өгөөд нэрэл яг амьдралынхаа чиг гаргалгаа гаргаад байх ёстой байрандаа л хүн гялалцдаг гэдгийг ойлгож авсан. Тэгээд яг хүн өөрийгөө мэдхээс нааш энэ орчлон мэдхгүй гэдэг нь яг үний юм билээ. Би өөрийнхөө энерги, өөрийнхөө сэтгэл зүйн байдал, өөрийнхөө ур чадвар, надад ямар авяас чадвар дотор маань байгаад гэдэг талаар илүү нээлттэй дэлгэрэнгүй судалж чинь. Тэгээд судлах юм маш их байдаг юм билээ шүү. Тэгэхээр өөрсдийгөө маш сайн судлаарай. Өөрсдийгөө судалсан хүн л өөрийгөө судалж таньж мэдсэн хүн л ингээд ямар нэгэн тийм салхинд ингэж хувьсганаад байхгүйгээр зориг мөрөөдлөх араас явж чадах юм билээ. Тэгээд өөрийнхөө биеэр мэдэрч яваа, суралцж яваад нэг жирийн нэг эмэгтэй байна. Тэгээд өөрийнхөө судалж мэдсэн зүйлүүд одоо жишээ нь сая би нэг номонд гэхэд хүний 20 жилийн амьдрал алдаанууд багтсан байдаг. Тэндээс маш олон зүйлийг суралцах боломжтой байдаг тий. Жишээ нь одоо 60 жил болсон имийг надад ингэж амьдралдаа миний охин ийм алдаа гардаг ингэхгүй шүү гэдэг талаар зүйлийг ярьж өгөхөд нэрээ тийм шүү гэдэг агуулгыг авдаг тий. Яг түүнтэй адилхан номноос ялангуяа дэлхийн тэр мундаг амжилтыг тогтооцсон байгаа тэр хүмүүсийг өөрөөхөө оршиж чадсан тэр хүмүүсийн туршлагыг номноос алж авах маш боломжтой байдаг шүү. Дээрэс нь энэ сургалтууд байна. Энэ сургалтуудад дэлхийн мэдлэг жишээ нь одоо Моника багшийн сургалт, жишээ нь манай менторын сургалт энд бол тэр хүний бүхэл бүтэн 10 жилийн амьдралын туршлага, алдаа бүх зүйл, уналт, босолт бүх зүйлийг хэдхэн өдөрт шингээгээд авах боломжтой байгаа хгүй. Жишээ нь би нэг үлгэр ярьж өгөхөөр үлгэрээ нэг 5 үлбэрт багтаагаад яг гол санаа нь энэ шүү гэд хэлээд өгөх тэр зүйл маш өөр өгдөг. Тэгэхээр сургалтаас тэр олон зүйлийг хүн өөрийнхөө оюун тархинд шингээж авах боломжтой байдаг юм билээ. Тийм учраас би маш олон гайхамшигтай хүмүүсээс суралцаж явна. Тэгээд энэ дэлхий дээр маш олон гайхамшигтай хүмүүс байна. Монголд хүртэл маш олон гайхамшигтай өөрийгөө хөгжүүлж яваа хүмүүс байдаг. Тэгээд тэр бүх хүмүүсээс суралцж яваал нэг энгийн хүн байна. Тэгээд бүгдэнд амжилт хүсье. Өөрийнхөө хувь хүний хөгжилтөд заавал хөрөнгө оруулаарай. Энэ зүйл томоос биш багаас эхэлдэг юм билээ шүү. Бүгдэнд амжилт хүсье. Баяртай.